Саундчек сайраад эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор маш гайхалтай уран бүтээлч болох Magnolia. Гүцэг өрөөлээ. Тэгвэл ахын тухайчсан. Бооч юм. За, саундчек сайраад эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор гайхалтай уран бүтээлч болох Magnolia. За, бид хоёр өнөөдөр Magnolia-ны гайхалтай цомог болох Famous Man-ийн талаар ярина. Үүн түүний дараа манай дэлгүүрийн ахын хамгийн хайртай цомог болох The National хамтлагийн боксер хэмээх цомгийн талаар ярилцах болно. За тэг өнөөдрийн манай ерөнхий спонсороор сонсон юм ажиллаж байгаа хамтарч байгуулахаар Narbar Live House болон Playtime. За ингээд эхлүүлцгээе. Дэлгүүрийн ахаа Famous Man-ыг яагаад Famous Man гэж нэрлсэн бэ? Famous Man яагаад Famous Man гэж нэрлсэн бэ гэвэл нэг дуун Famous Man гэд байдیں۔ Энэ бол 6 дуутай цомог. Яг цомог дээр бол 7 дуу байгаа. Гэтэ нэг дуу нь бол англи монголоор орсон 2 хөлбөртэй байдаг. Гэтэл ер нь бол 6 дуутай цомог. Тэгээд нэг дуу нь Famous Man гэдэг нэртэй. Тэр дуугаа яагаад Famous Man гэж нэрлсэн бэ гэвэл би зүгээр дууныхаа үгийг бичсэн байсан. Тэгээд ер нь үгээ бичээд дуугаа дуусгасан дараа нэр өгдөг. Угаасаа тэгэл дуу нэрлэхээс өмнө дуу нь болохоос өмнө нэр өгч юм бол угаасаа санаж тэгтээ яг ганц удаа нэг тэгж тохиолж исэн. Famous Man гэдэг нэрээ зохиохоох өмнө өгсөн. Үгүй энэ Famous Man-ыг яг зохиосныхаа дараа өгсөн. Тэгээд тэг зүгээр дуунуудынхаа үгэн дундаас нь Don't Rely on Famous Man гэдэг байдаг. Тэгэхээр нь Famous Man гэж нэрлэж ил да гэд. Тэгээ яг цомгоо яг нэрлэх болсон чинь ямар ч зүгээр тийм Magnolia гэж нэрлэмээр байсан. Аль нэг дуугаар л нэрлэгээд тэгээд харж байгаад аль нь тохиромжтой аль нь яг зогч ийн гэж бодож байгаа. Тэгээ яг Famous Man л яг таах юм байна гэж бодлоо. Тэгээд яг үндэ ямар ч тийм учир шалтгаан бол байхгүй нэг бодсон юм байхгүй зүгээр л тэмжээрээ 16 онд гаргасан шүү дээ. 2016 онд гаргасан тийм. Таны ахаа яг ингээд яаж би ингээд мэдмээр байна л те яг анхных нь одоо зохиосон дуу те анх яаж урлагт орж ирээд яаж хөгжим хийсэн одоо өдөө хүртэл түүхдүүдэд яриад өгч. Би 12 тоо гитар тоглож эхлэв. Тэгээд нэг 14 5 тахта яг өөрөө дуу зохиод ая зохиох гэж оролцож эхэлж ирсэн. Тэгээд тухайн үедээ бол зүгээр л туртаа хамтлагийнхаа туртаа сонсдог байсан дуунуудынхаа л дуурайж хийжсэн. Тэгэл ер нь бол ямар ч юм эхлэвжсэн. Тэгэл өөр inspiration авдаг юмудаа л дуурайж эхэлсэн шүү дээ тий. Тэр тэгэл хин ч байсан хамаагүй. Тэгэл Bob Dylan ч гэсэн анх эхлэхдээ өөрийгөө тэрийг дуурайж эхэлжсэн тий. Тэрнтэй адилхан. Тэгэл би тухайн үед сонсдог байсан дуунуудаа дуурайлгаж зохиох гэж оролдоод. Гэтэ ягаад ч ингэж ерөөсөө миний дуунууд ингэж гүйцэтгэв дуусгаж чаддаггүй бүтэн дуунууд ерөөсөө болдгоо байсан. Тэгээд нэг 30 40 секунд болоод нэгний яг нэг ягаад ч нэг 41 секундын дээр ингээл гасчаад байдаг байсан миний дуунууд. Тэгээд дуунууд ч зүгээр нэг аянууд байгаа байхгүй зүгээр гитар тоглолцсон. Дээр нэг дахиад нэг гитар бичээл, дахиад нэг гитар бичээл. Тэгээл баг юм 4 5 гитар ингээд яатсан давхарлцсан тийм аянууд байжсэн. Тэгээд тэгэж би яг анх дуу зохиох гэж оролдож исэн. 15 таахта. Тэгээд явсаар гад Famous Man-ыг бол яг 24 25 таахта бичээд тэгээд 25 настай таахта гаргаж исэн. Тэгэхээр ер нь дуу зохиож эхлээд Famous Man-ийн гаран гартлыг 10 жилийн хугацаа өнгөрсөн байгаа юм. Би сая бодож ирсэн. Тэгээ одоо бол дуу бичиж эхлээд 10 жилийн дараа Famous Man гараад тэгээ одоо Famous Man гараад одоо 10 жил болсон байна. Тэгэхээр одоо энэ жил 2016 онд гарсан. Тэгээ энэ жил чи 26 юм чи одоо Famous Man-ийн 10 жилийн тасгаж байгаа юм. Тэгэл маш бас тийм бол миний яг гарааг маань гарааны цомог гэх юм. Тэрний одоо хамаг хөгжмийн амьдралыг маань эхлүүлсэн цомог болохоор бас 10 жилийн 10 нас үрж байгаад нь одоо том болсон байна шүү дээ. Тэгээд тэрний дахиад одоо 10 жилээр нэг жоохон энийгээ дурсаад тэгээд тийм юм хийж байна. Тэгэл бас хоёул энийг ярьж байна. Амар цомог. Яг одоогийн таны зорилго юу вэ? Одоо миний зорилго бол үргэлжлэх л ижлэх юм байдаг. Тэр нь бол гоё хөгжим хийгээл, гоё бүтээл хийгээл. Тийм л зорилготой үргэлж. Одоо тэгвэл яг ойрын юу гэх юм уу? Одоо ойрын хүрх цэг зорилго.
Тий одоо энэ жил шинэ цомог гаргаж байгаа. Supermarket Daydreams гэдэг. Шинэ цомог 6 сарын 26-нд гарах юм. Тийм. Тэгэхээр одоо тэрийг л нэг гаргаад хүмүүс өргөчгөл зорилготой байна тийм. Альбомынхын нэрийг яаж өгсөн? Supermarket Daydreams бас л нэг дуугаар нэрлсэн. Би одоо 3 цомог гаргасан. Энэ бол богино хэмжээний цомог гэж явдаг. EP Extended Play гэдэг. Тэгэхээр яг цомог гэж ярих нь бол уул нь бол буруу л да. Гэтэ яг ингээд 3 цомог хийсэн. Тэгээ уралгийн яг л нэг цомогт багтсан дууныхын нэрээр л нэрлэж явчихдаг. Энийг бол Famous Man гэсэн, дараагийнх нь бол Slow Burn гэдэг бас нэг дуу байдаг. Тэрийг Slow Burn гэж нэрлэлсэн. Одоо 3 дахь цомгоо ч гэсэн Supermarket Daydreams гэдэг. Тэгээд тэр нь бас цомогт Supermarket Daydreams гэсэн дуу багтсан байгаа. Тэгээд тэр дуугаар нэрлэл явцсан. Уул нь бол өөр нэр өгье гэж бодож ирсэн. Сүүлд нь ер нь Supermarket Daydreams ч юм бол яг цомгийн тэр концепт ч юм уу, цомгийн мэдрэмж ч юм уу тэр агаар уур амьсгал нь бол илүү зохих юм байна гэд. Тэгээд Supermarket Daydreams гэж нэрлэхээр болсон. Окей. Яа. Чамаар яа одоо чиний ойрын залгаж юм. Манай хамтлаг яг одоо энэ 6 сард энэ үшийн цомгоо хийхэд нээлттэй хийхэд тэгээ байж гин. Бидэд яг 2 дахь цомог. 2 дахь цомог. Эхний ихтэй яг нөгөө нэг EP таны хэлсэн шиг эхний цомог EP байсан болохоор өстө бүтэн цомог биш. Тэд дуутай байлаа. Эхнийх бол 5 дуутай байсан. Эхний EP. Одоо бол нэг нэлийн дуунуудтай. Яг тоог бол тохироогүй. Тэгээ дундуураа нэлийн интерлюдтэй, скитүүдтэй. Скитүүд үү. Тийм нэг double альбом маягийн нэг би юу арсан байхгүй Outcast гэдэг шүү дээ. Outcast speaker box тэнгуүтэ low below гэдэг нэг speaker box дашуу зураас авснаа low below гэдэг нэг 2 цомог. Тэгээ дискний диск 2 гэдэг гэсэн байдаг байхгүй. Баг 2 цомог зэрэг гаргацсан юм шүү нэг болоод тий. Ер нь double цомог гэсэн, double альбом гэсэн. Тэгээд тэрэн шиг эхнийгээ одоо боловсруучин гэдэг цомог тий. Эхний диск маань боловсруучин. Бүр нэрээ болсон юм шүү дээ боловсруучин. 2 дахь диск маань одоо юу гэдэг чинь тий. Айл нэг дууныхын нэрээр нэрлэх юм уу эсвэл диск 2-ын концептэнд тааруулж нэрээ өгөөд. Ямар ч нэг концептор нь 2 хуваацсан байгаа диск 1 диск 2 тий. Тэгээд яг тийм нэг double альбом маягийн. Вау. Гэхдээ одоо өмнө гаргасан чинь бол EP юм шүү дээ. Одоо энэ чинь бол яг анхны чинь дебют цомог болно гэж байгаа шүү дээ. Тэгээд дебют цомгоор шууд double LP гаргачих юм уу? Тийм. За. Cool. Cool. За өнөөдөр хоёулаа 3 дуу сонсон. Нэгт мэдээж Famous Man, хоёрт Bachelor, гуравт Banquet буюу өвлжөө. Тийм. Таны нэр Famous Man цомог сонсоод ирсэн байгаа шүү дээ. Бага тийм. За. Тэр сонсогоос сонсож байгаа Famous Man-ыг. За, сонсогоос сонсцгоё. За, битүүрийн эхний сонсох дуу Famous Man. Үгүй нааш хойнд үг нааш. Well, I know you're tired, dear. Амар туу. So I shut the door and leave for a glass of white champagne. Pour it on the TV screen. Амар гоё artwork тийм. Энийх нь Тийм. энэ төгөлдртэй хэсэг нь нэг гитарын harmonics гэдэг нь шүү дээ. Harmonics дээр. Йоо. Ямар алиг донд harmonics оруулаад юу лээ? Зүгээр ингэ ятаач болно даа гэтээ. Йоо. Тийм harmonics гэж оруулсан. Тэгж гаргаж ирсэн. Тэгээд тэрийг бас давхар төгөлдрөөр ахандаад. Доола бейс нөх өөрчлөлтөд байгаа. Тэгээд бөмбөрөөс байгааз тэр нэг local native яадаг. Тэгээд local native чинь яг гоё хит самт дээр айгуу тийм микрофон хашаа оруулдаг. Тэгээд
Тэ тэр бас айгүй сонирхолтой. Яг айгүй халбаас болоод байдаг. Одоо яг энэ 20 бадгүй болж байгаас. Яг цаа тийш гоо. Тэгээ ер нь ингээд дуу бичиж хахад яг надад айгүй болдог асуудал гэх юм бол дахилтаас яаж буцаад бадгуугаа шилжих үү гэдэг дээр айгүй төвхтэй байдаг. Боо юм болоод ингээд дахилт руугаа очиад тэгээд одоо what next тэгээд буцаад нөгөөсөө харах гэж байна. Шот бриж авах уу тэг яах вэ? Шот бриж авах юм уу эсвэл яаж тийшээ translation ер нь translation байдаг. Тэгээд одоо саяны шиг нөгөө холбоос маягийн холбоос болоод сонсох юм бол дооноо сонсох. Яа. Хоёроо тийм юм. Энэ юу юм? Ино. Гитараар юм уу? Гүрэн юм. Амар гоё. Яа, энэ доо за. Юуж? Энэ бас амжилттай дууссан гэсэн. Амар гоё. Би нэг гадар пиугаас сууж идэх байхгүй. Би нэг саяхны битсэн шүү дээ тань руу. Тийм. Та нэг яг үндэ үнэхээр амар артист байна. Чишгээ гэж. Тэг чи би ингээд пиугаас сууж яг сонссон байхгүй. Контентоо бэлдээд. Тэгээ нөгөө өмнө сонсч ирсэн ч гэсэн яг нэг анхаарад тий сонсч амар гоё хөгжмнүүдийн ингээд ууралт яаж одоо оролт гаралт тий хөгжмөд хизээ орж хизээ гарч ийн. Тэгээ сайн нэг перкашн ууралт тий. Тэгээ дуулалт үгм амар гоё байсан. Яа баярлалаа. Харин тийм бас нэг юм юуг хөгжмийг нэг юм хүлээж авахд бас нэг юм зөв мэдрэхийн тулд нэг санаандаг байдлаар ч юм уу нэг ямар нэгэн үе хэрэгтэй. Ямар нэгэн тийм момент нэрхтэй байдаг тий. Яг Famous Man гэдэг дуу нь яг яаж бичижсэн? Би яг сайн сандгүй маа. Ямар ч юугаар нэглээл, гитараар нэглээл. Энэ бол зөвхөн бейс нотонд өршөлтөд байгаа. Тэгээд юу болчихсон? Эллиот Смит. Тийм дастай Эллиот Смит юм болохоор Эллиот Смит рүү оруулдаг. Тэгээд энэ хэсгийг биччихээд энэ бол дангаараа жоохон царим утгаас. Энэ дээр тэр нь орчхоор аягүй гоё ингээд гоё чимээдгч. Хорд нь юу гэнэ хаа? Юу лээ? Бодохгүй тоглолтын мөртлөө яг ингээд хардсан чинь юу вэ? Тийм. Энэ нь бол до ми минор хоёроор гэхдээ энэ дундуур нэг фад юу та? Тийм транзишнтай. Тийм. Тэгэл мэдгүй нэг юм бодохгүй тэгэл бичсэн шүү дээ. Тэгээд дахил руу орохдоо ийм транзишн байгаа юм. G рүү ороод G гэж G биш тэгвэл энэ яг доохоо юг хэлбэрийг дээшээгээ хоёр нэг full step дэвшлдэг. Тэгэл энийг яаж яасан бэ гэвэл над нэг ийм байдаг. Ийм яваад байдаг байхгүй юу? Энийг ямар нэгэн дуунд хизээ нэгэн цагт нэг чихж оруулнаа гэж бодоод яваад байгаа юм. Гэтэ бас миний дуртай нэг Saint Vincent гэдэг артист байдаг байхгүй юу? Энэ бол яг л нэг юм Saint Vincent-ийн дууралт байгаа. Нэг хөөрхөн явж байгаа л тэгээд нэг жоохон sinister болдог, dark болдог хэсэг гэж төсөөлөд байгаа энийг бол. Тэгээд гэтэ энийг бол одоохондоо ямар ч дундаар ашиглаагүй байна. Хулгайлмаар хүн байвал болно шүү. Тэгээд энийг зүгээр л ингээд шилжүүлчихэд
таалагдал бас л өмнө нэтэс нэг холбоос болоод тэгэл тахилтынх нь би нэг яг яасаа санахгүй байна. Anyway. Тэгээд би нэг даймгаа бичихтэй. Юу нь лээсэн? Гитар нь л ингэ бичсэн байсан. Ямар гоё riff бэ надад чинь. Харин сонирхолтой бас би энэ ямар аккордон дээр ашиглаж байгаа ч мэдэхгүй юм. Би чинь тийм мэргэжлийн хөгжимчин энэ төр бол тийм биш болохоор. Яа. Амар гоё байна нэр. Тэгээд ерөөс нь нэвтрүүлэг энэ юм контент хийж гадаач биш зүгээр амар гоё. Финс миний үг нь яасан? үг нь хэм бол бас л үг нь хэм бол Well I know you're tired dear. And би яг үндэ амд орж ирсэн үгээр бичсэн. So I shut the door and leave for a glass of champagne pour on the TV screen. Энэ ямар үг вэ гэвэл одоо хоёулын дараагийн ярих цамгийн boxer шүү дээ. Nationally boxer гэдэг цамг бол зүгээр л миний тийм алтан гас цамг байхгүй. Ингээ чиг өгдөг. Тэгэл дуунууд дээр одоо хөгжим бичиж явахдаа нэргэлзээ төрнө шүү дээ. Энэ зөв болж гинөө, буруу болж гинөө, ер нь ямар шиг болж гин гэл нэргэлзээ төрөхөөр ер нь national ингэж хийх байсан уу гэж боддог. What would Jesus do гэдэг шиг what would the national do? Тэгээд энэ бол тэгээд яг ялангуяа энэ boxer цамг нь бол ном барьчаад тийм. Гэхдээ энэ бол тэр юуных нь цамгийн тухай ном баггүй. National хамтлагийн boxer гэдэг. National хамтлагийн boxer гэдэг цамгийн хэрхэн бүтээсэн түүхийг өгүүлсэн тийм агуулсан тийм ном баггүй. Тэгээ би үнэхээр фан болохоор тэгээ энэ Ryan Pinkard гэдэг хүн ч гэсэн үнэхээр фан болоод тэгээ энэ бүр цамгийн тухай ном биччихсэн. Тэгээд над шиг хүмүүс ингээд энийг нь хөдөлж аваад уншижсэн байна. Тэгээд энэ цамг дээр орсон дуунуудыг ч гэсэн би өгөөд нь ч гэсэн би бүр ингээд шүдэж ажилтдаг юм чийгэлцсэн. Тэгэл өг бичиж явахдаа ч гэсэн энэ ер нь жоохон national дуу сонсогдож гинэ үгүй юу. Тэгэл бардууных нь үгнийх нь утам утга гэхээс илүү зүгээр л хэр их энэ боксер шиг сонсогдож гин. Тэргээр л хэмждэг. Тэгэл жоохон тийм national-esque national орохоор national-esque багтай юм шиг болох юм. Тэгэл оруулах. Зүүнээс яг тэгтүүнс төр тэгдэг. Тэгтүүнс яг инх байсан болоо тий. Deftones уу? Яг инх байсан болоо. Одоо ингээд дуу муу зөхиож явахдаа тий дуулж болох. Ер нь инх байсан болоо гэх. Тийм, уусаа тэгжл нэг баримжаа яадаг. Тийм, тэгээд яг үжим бичиж явахдаа бол яг өөрийнхөө ингээд юу хүсэж байгаагаа мэдэх тохиолдол нь бол айгу цөөхөн байдаг. Яг юу хүсэж байгаа те. Би яг ийм хүсэж байна гэхээс илүү би ийм хүсэхгүй байна гэдгийг бол илүү мэддэг те. Би иймэрхүү юм хиймэргүй байна. Гэдгээрээ баг бас өөрийнхөө ингээд хийж байгаа хөгжмийг юу вэ чигээр ингээд тодорхойлцдог те. Тийм. Тэгэхээр миний хувьд бол би нэг иймэрхүү дуу хиймэргүй байна гэд тэгээд нэг жоох ингээд өөрийгөө нэг чиглүүлж байгаа. Тэгээд дээрэс нь ямар шиг дуу хиймэр байна гэх юм бол за яг л national шиг хиймэр л тэгээд тэгж би нэг жоох нөгөө лимитээ тэгж тодорхойлоо тий. Тийм тэгж би нэг баримжаа авдаг тийм. Тэг яхаа. За одоо The Bride and the Bachelor. Bachelor гэх Bachelor гэх. Bachelor. The Bride and the Bachelor. Тэгээ энийг тэгээд цэлмүүтэй цогдуулдаг. Тийм. Маш гоё доо. Миний бас хэцүү үед бас хамт байсан. Амар. За сонсоо. За сонсоо. Тэр одоо Bride and the Bachelor-ыг сонсох гэж байна. Тийм байхаа. За сонсцгоо. Энэ шууны чимээ яг өөрөө бичсэн юм. Үгүй юу. Танаас үбэс одоо өөрөө бичсэн юм шүү дээ. Би зүгээр яагаад шууны чимээ орсон мэдгүй. Би зүгээр даймаа хийж хатал шууны чимээ оруулах санагдал тэгээд оруулсан. Тэгээд тэр нь тийчгтээ ингээд тэнч тэрийг ингээд энэ байх хэрэг байна гэж асуугаагүй. Бол асуусан бол баг аваад хийчих байсан. Тэгээд тэр дуу шууны чимээ тэгэл орсон шүү дээ. Тэгээд дараа нь энэ дуу чинь бас энэ бол энэ дуу би айгу юм энэ дуу айгу баяртай явдаг, талхаж явдаг юм уу? Яг л энэ бол
Spotify дээр миний хамгийн өндөр хандлагатай дуу. Тэгээд бас нөгөө Netflix-ийн нөгөө юм монголцсон. Outer Banks гэдэг самууд авсан. Кинонд авсан. Тэгээд тэр сериал хэрэглэхдээ тэдний нөгөө music supervisor тэр юугийн арын нөгөө шоуны жигийг аваад ачаар маахаар явуулаад хийчихсэн. Тэгээд нэг энэ дуу гэж нөгөө киноны дундуур тийм шүү дээ. Тэгээд кинонд нь нот тэгээд зарим дээр суудсан ба. Тэгээд цаагаар нэг randomly ингээд шоунаас сонсоод байхгүй тэгээд юунд нь болоо нэг шоуны жирийг нь авч чая. Тэр директорууд нь бас амар зөв шийдлээс суух амар мэдрэмжтэй. Тэр хэсгийг үзсэн шүү дээ. Үзсэн үү тий. Амар гоё болсон гэхээр нас ихний даа ингэж үзэхгүй шууд. Угаасаа нэг тэр юун дээр ашиглая гээд кино дээр ашиглая гээд нэг фильмээр хийхдээ яг тэр ангийн тэр хэсгийг ашиглаа гэдэг айгу нарийн байдаг тэгэхээр хаана явах юм бэ? Гэтэ нөгөө нэг би яг хизээч тийм завтай синвин дээр энэ Bradley Batch дээр орно гэж юусоо бодлоогүй. Тийм зөвлөгөөсөн. Тийм би бас нэг эндог ашиглахдаа тэд нар баг төгсгөлийн нөгөө мориорын дээр орж ирсэн гэж тэрийг нь ашиглах болоо гэж бодсон. Яг тэр ихний бадгийн дунд явт нэг үгийг ашигласан байдаг. Тэгээд бас бодсон чинь яг тэр дууны үг нь бас нөхөө стентэй storytelling үеч хэрэгтэй байна гэж бодоод хойд гэж харсан. Harmonizing бол цэлмүү хийж байгаа. Тийм цэлмүү бол айгүй гоё юм шиг. Тэгээд тийм хамгийн бас producer-наас мөхөр авдаг. Shout out to Names managers юуны бүгд хийсэн. Тэдний технологи яаж байгаа. Зөв хийж байгаа. Тэр ийм harmonies оруулах яасан гэж. Сайн баруухтай хэсэг нь. Гойтой. Энэ би анх удаага сонсчод вау яасан гоё болсон юм бэ гэсэн. Яг тэгвэл ич миний демонод айгу шалтан байсан. Банк дараалсан. Тэг би ч угаасаа яаж өөрөө ингэж ихтэй биш гэдэг. Тэгээд зүгээр ихтэй бол банк дараалсан гэсэн. Тэгээд яг энэ цаана явж байгаа бүх тэр тэгээд бүх тийм чинь яа байгаа шүү дээ. Өөрөө цаана зөндөө энэ дээр ч баг юм скан дээр ингэж хэж авах. Тэгээд тийм бод тийм бай бахад 그리고 소통스타일도 하나씩 뭐가 있을 수도 특히 하는 거 진짜 나랑 이건 어떻게 төлөвний хоолойнд ингээд наалдуулж ингэж оруулаарай гэдэг. Тэгээд тэгэхдээ цэлмүүнээр ийм дууд болж байгаад нь бол нэг юм Porsche авчиад нэг 30 км цагтаа явж байгаа юм шиг санагдсан тий. Айгу энгийн юм дуулуулаад тий. Гэтэ айгу гоё. Амар гоё агаартай дуулс тий. Харин надаа ингээд яг нэг аав хоёр ингээд нэг яаж байгаа юм шиг. Хүүхдээ онтуулж байгаа юм шиг. Хүүхэн доо шиг тий. Амар хөгжин үнэхээр гахалтай. Тэгээ production ч гэсэн амар гоё. Тий, production-аас айгүй гоё болсон. Энэ дуу яаж үтсэн? Юунаас одоо яагаад анх яаж зохиогдов? Одоо гитарын демо. Энэ дуу би асуултыг 10-аас 15 минут дотор бичсэн сандээ. Iron and Wine гэдэг хамтлаг байдаг. Iron and Wine-ы The Trapeze Swinger гэдэг байдаг байхгүй. Тэр нь амар урт баг 9-10 минутын амар урт дуу. Тэгэл тэр нь ямар яаж одоо мэдэхгүй байхгүй. Асал нэг юм. Тиймэр хүчлээ тэгж авдаг байхгүй. Тэгээд тэр дууг би гаргах гад оролцсон чинь ийм болчихгүй юу? Тэгэл энэ бол K-pop явдаг л та. Гэтэ
Тэгэл би нэг ясандаа тэр Iron Wine-ы дууг сурах гэж оролцож байхдаа өөрөө нэг юм дуу бичээд тэгээд энэ яг л нэг тийм миний Iron Wine зохиосон тийм харийн цагтлах юм уу? Тийм дуу байгаа. Тэгээд яг тэр ялангуяа тэр Travis Swinger гэдэг дууг дөрөж хийсэн дуу. Тэгээд харин төгсгөлийн энэ кэфе авч юмшаа. Анх нөгөө цэлмэг хч рүү хчтэй дуулъя гэж яагаад ботсон бэ? Энд дээр бол эмгтэй хоолой хэрэгтэй байсан. Анх сүлчин байсан уу? Тийм, анх бичдэг би зүгээр л өөрөө бичсэн байсан. Баярлаа. Ганцаараа дуулаад тэгэл нэг хадгалцаа. Тэгээ нэг мартсан байсан юм. Тэгээ яг энэ Famous Man хийгээд цамгаа дуус хийх болсон чинь за надаа ингээд бүтэн бичсэн дуу юу байгаа вэ гэгээд тэгээд нэг авдраа авахад ингээд гаргаж ирчихсэн юм. Тэгээд би ерөөсөө энэ тоогоо урагцсан байсан. Тэгээд бис найзтайгаа цуг эмгтэй бас дуулдаг найзтайгаа цуг энэ дууг нэг авахд нэг тоглож үзчихсэн. Тэгээд Chimka гэдэг. Chimka-с эмгтэй хоолойг энэ гарч ирсэн юм. Тэгээд энэ дээр эрэгтэй эмгтэй хоёр цуг дуулах хэрэгтэй юм байна. Тэгээд заавал эмгтэй байх хэрэгтэй байна гэж бодоод. Тэгээд цэлмүүнтэй найзууд юм чинь цэлмүүнээс асуусан чинь цэлмүүн бол окей гэд. Уул нь чадахгүй амжихгүй гэж хэлж болох байсан байхгүй юу? Гэтэ яг унааштай тгийгээд тэгээд дуун дээр ороод энэ үедээ хоёрхан л барилтаа. Ингээл болоо. Тэгээд төгсгөлийн аян бол юу бол анхны даймар бол юм л байсан. Би гитараа тоглоод дуулаад тэгээд болоо. Тэгээд төгсгөлийн яг энэ аян дээр нь баг OT сонсон байна. Эсвэл манай ихтэрч ингэчин сонсоод хэлсэн билүү. Наач аягүй тийм монголчуу аяа ш тэгээд. Яг л нэг юм махтаалын дуу муу шиг те. Тэр яг л тийм махтаалын дуу шиг аяа ингээд. Наатан дээр чинь тийм мориорын тэр орол амар гоё зохих юм байна гээд. Тэгээд тоглосон чи яг л бүр ингээд зориулаад бичсэн юм шиг гоё таарад. Тэгэж л бүтчихсэн дээ ингээд. Өвгөө утгах. Үг утгах нь л мэдэхгүй. Бас л тухайн үедээ I don't know одоо ямар учиртай хөвтэй юм бол бас л нэг Iron Wine-ыг дуурайж бичсэн болохоор жоохон Iron Wine-аар хуу үг оруулъя гээл. Тэгээд энэ дууных нь тэр агаарч юм уу нэг жоохон imagery нэг тийм мод зод төдөө гэх юм уу тиймэрхүү юу та. Гэтэ дахилтын үг нь бол гоё болсон. Бусад үг нь бол сайн мэдгүй байна. Тэгээд дахилтын үг нь бол гоё болсон. I can carry it alone, so I'll bury it like bones. Тэгэл гоё болсон. Юу нь бол энэ тэгээд нэг rhyme хийдэж штэ. Alone bones гэдэг. Ер нь rhyme-ууд үг бичих хад rhyme амар хэрэгтэй. Яг тэгвэл тэгэл бас нэг юм чиг өгч байгаа штэ. Үг бичихтэй. За okay. I can carry it alone гэсэн юм чинь дараагийнх нь бол нэг owner дуусгах хэрэгтэй юм байна. Тэгэхээр юу ажиллах вэ? So bury it like bones. Okay, тэгвэл болж ш тэгээд тийм. Тэгээд энэ дууны дахилт нь бол гоё болсон. Бадг нь бол наан цанаа авцсан тэгээд жоохон юм parallel байдаг болохоор айгу ижлэх өгнүүд ингэж олон давтдаг болохоор ингэ дуулчихтай айгу бартах гэдэг. Тийм. Гэтэ бол энэ дууны үгийг бол анх зохиохдоо амд орж ирсэн үгийг бичсэн. Тэр чигээрээ л энэ шивээс өөрөөсөө үг тэгэл. Шоо нэг гайда баг гаргаж явахдаа шууд ингээд импровизаар зохиосон үгнүүд дээр л. Тийм. Тэгээд яг тэр нь ч гэсэн болохгүй юм байхгүй тийм. Ягаад гэвэл амд орж ирсэн үг чинь бол нэг жоохон инстинктээр орж ирж байгаа шүү. Тийм. Их юм бодохгүй. Тийм. Ер нь хит их бодох чинь бас зөв биш байхгүй. Тэгээд зүгээр л амд орж ирсэн. Хаанаас чинь тийм нэг юм тэр огторгоогоос орж ирсэн үг нь бол зүгээр ингээд үлдчихдэг. Тэгэхээр барыг тийм жоохон stream of consciousness юм шиг тий. Тиймэрхүү байдлаар бичсэн. Тэгээд даалт ухамсар. Тийм, даалт ухамсараараа ингээд
зүгээр юу бодохгүй ингээд гаргасан өгнөд тийм би бас өгнөд одоо ч гэсэн ер нь үг бичээ аягүй хэцүү. Тэгээ сүүлийн самг дээр ч гэсэн үг бичгээд бас баг доонод нь бэлэн болсон хөтлөө үг байхгүй аягүй гэсэн. Тэгэл юуж бичсэн тэгэл нэг л тэрийг бүлцэж санагдаад. Цаахаа тийм. таны хувьд яг үг чухал уу эсвэл мелоди чухал уу? Аль аль нь чухал шүү дээ. Илүү гэсэн байхгүй. 50-50. Яг доонод харахад бол мелоди илүү чухал байж магадгүй л дээ. Яг тэгвэл би бол зарим өгнөдөө зүгээр хамаа намайг бичсэн. Харин тийм шүү. Харин тийм. Тэгээ одоо beat song anyway. Тэгэл гэтээ үг айгуу чухал. Тийм. Тийм үг бол айгуу чухал. Ягаад гэвэл дууных нь аян бол яг хөгжмөр өөрийнхөө мэдж байгаа юм ингээ гаргаж байгаа байхгүй. Тэгээ дууных нь үг нь бол нэг цаад нэг сториг нь гаргаж байгаа. Тийм. Тэгээ дээрэс нь амьдэр дуулж байгаа үгээ үнэхээр ингээд өөрөө итгэх хэрэгтэй байхгүй тий. Яа. Ингээд тайзнаар гарцсан ингээд хүмүүсийн өмнө дуулж штэ тий. Тэгээд чиний хувьд бол бас бүр ингээд орилж штэ тий. Тэгээд юу орилж байгаа юм, ямар үг орилж байгаа юм тий. Тэр чинь мэдээж чиний хувьд бол үнэн байх хэрэгтэй. Тэгээд чи тэр дуулж байгаа үгэндээ өөрөө итгэх хэрэгтэй. Тэгээд тийм учраас дууны үг нь бас үнэн байх хэрэгтэй. Яг өөрийн чинь хувьд л үнэн байх хэрэгтэй. Нэг бодож исэн бодол ч юм уу, жигнэсээ бодож исэн бодол ч юм уу. Эсвэл яг ажигласан юм ингээд дууныхаа үгэнд шингээсэн ч юм уу. Тэр нь бол тэгээд тийм ямар ч сан үнэн л үгс яах. Гоё юм шиг. За өвлжээг сонсох уу? За өвлжээг сонсъё. Артворкын талаар та яриад өгөөч. Artwork нь цамаг болчоод тэгээ дуунууд нь бол гарцсан. Гэтэ дуу cover enter бол ерөөсөй гараагүй. Энэ дуунууд одоо ямар нүүртэй, ямар царайтай болох уу? Iconic гэж бодоод тэгээ би хийдэд юм санаанд бодсон байсан юм. Гэтэ тэд нар ч гэсэн нэг л боож өгөхгүй. Тэгээд ер нь хуучны зурнуудаа тэгвэл нэг ухаж үзье даа гэд. Тэгээ бас нэг Japanese Breakfast гэдэг хамтлаг байдаг. Japanese Breakfast-ийн анхны цомог Psycho Pump гэдэг бас нэг юм хуучны зураг хэрэгэлсэн байдаг байхгүй юу? Нэг ээж найзтайгаа ингээд ахуулсан аюу гоё зураг. Тэгээд тэр цомогч аюу гоё би аюу сонсдог. Тэгээд тэрийг дуурайлгаад тэрнээ санаа аваад бас нэг хуучны зураг байвал яасан гээд тэгээд гэрт нэг юм төмөр хайрцаанууд байдаг шүү дээ тий. Дэниш ч илүү нэг юм жигнгийн кокин юм төмөр хайрцаанууд нэг имэнээр хадгалцдаг зүү утсан тэр хийждэг. Тэгээд манайд бас тийм хайрцаг байдаг. Тэр дунд хуучны зурнуудаа ингээд авахдаг яг тийм угаалгасан зурнуудаа хадгалдаг тийм хайрцаг байдаг. Тэгээд тэр дунд яг энэ зураг явж ирсэн. Бас энэ зураг явж ирсэн. Бас энэ хавцан тэрэлсэн энэ зураг гэсэн явж ирсэн. Таны хамаатнууд уу? Тий, энэ бол манай аав. Энэ үү? Тий. За. Энэ одоо хаана явж ирсэн бол доо аль нуур юм бол доо. Ямар ч Монголд. Тэг хөдөө тэгээд нэг хуучны зурган дээр чинь бол доор нэг он сар бичсэн байдаг шүү дээ тий. Тэгээд энэ бол ингээд он сарныхаа ингээд жоохон хэсэг ингээд шаардсан байж. Нэг харсан чи яг 1997 оны 7 сарын 11-нд бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр чи би бол 6 настай байсан. Гэтэ энэ донд л явж лээ хэлээ. Бус зовоод байсан чи 6 настай төлгөө ингээд бас ээж, имээ, аав тийм гурав ч гэсэн одоо цуг явж ирсэн хүмүүс. Тэгээд энэ зураг байсныг бол би дээрээс мэдчихсэн. Тэгээ яг ингээд cover болох гээд тэр зургуудаа дахиад нэг өөр нүдээр харж байгаа шүү дээ. Өмнө нь бол зүгээр л зураг гэж хардаг байсан. Одоо бол за album cover байж болох уу гэд ингээд харсан чи энэ зураг бол үнэхээр гайхалтай зураг. Хин авсныг бол би мэдэхгүй байна. Гэхдээ тухайн үед хамт явсан энэ зургуудыг аваа явсан хүн бол үнэхээр л аяастай мэдрэмжтэй хүн байсан байгаа байхгүй юу? Зургууд нь хараад мэдчихэж байгаа шүү дээ. I mean look at it тий. Ийм зураг ингээд яг момент нь олоод энэ гурван хүн ингээд яг энэ л гой зураг болохоор яг энэ момент нь олоод ингээд авч байгаа гэдэг чинь үнэхээр аяастай мэдрэмжтэй хүн байсан байгаа байхгүй юу? Гэтэ
Гэтэ хин энэ зургийг авсныг мэдэхгүй. Тэгээд энэ зураг бол миний хувьд яг л гоё Монголын хөдөө миний бага нас тэг миний ингээд сэтгэл тоногчсон ингээд нэг тийм core memory гэдэг шүү дээ тий. Тийм Монголын хөдөөний core memory илэрхийлсэн тийм зураг байгаа. Тэгээд яг Монгол гэхээр хүмүүс дээл өмссөн морь унтсан тийм юу байж болно л да тий. Тийм жоохон открыт зураг. Гэтэ яг үнэндээ хөдөө явах бол ийм байдаг байхгүй юу? Тий. Энэ ах бол нэг юм Harvard гэсэн бодол өмссөн байхгүй. Энэ бол Adidas гэсэн өмд өмссөн тий. Тэгэл эн чинь яг 97 оны 6 сарын 11 гэхэр чинь наадам байгаа байхгүй юу? Яг наадмын өдөр авсан. Энэ 3 ах тэгвэл юу хийж явах вэ? Зураг байж гэвэл бүх үзэхэд нөгөө зурагтаа ингээд тойроо суудсан. Тэгээд нөгөө антен барьж өгдөг. Энэ бол антен бүр энд явж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө антена ингээд сигнал олох гээд тэгээд бүх үзэхэд зурагтаа янзлах гэж байгаа ингээд зураг байгаа байхгүй. Тэгээд энийг харахад бол ханаас нар чи яг л Монголын хөдөө. Iconic. Гэтэ бас юм гоё улаан зурагттай тий. Ингэж гоё таарад тий. Тэгээд Өгний төгсөл амар гоё. Харин тийм өнгө composition бүх юм амар гоё тий. Тэгээд яг орчин үеийн амьдралыг юугаар бэлгшээж болох вэ? Зурагт. Хүн болон зурагт үздэг. Бид нар бол одоо teach beach ингээд жоохон бахта ингээд зурагт үзэж өссөн. Одоо бол зурагт бол ингээд утас алдсан байна тий. Гэтэл нэг л зүйл тий. Тэгээ ингээд Монголын хөдөө ингээд зурагт ирсэн байна гэхэр чинь бол яг орчин үеийн Монгол тэгээд яг тийм классик ингээд Монгол хууг ингээд бүгдийг гоё яцсан. Нийлүүлсэн тийм гоё сторитой зураг. Тэгээд заал энэ юм байна гэж тэгээд энэ coverлсан да. Shit. Тэгэхээр энийг одоо хэн авсан бол мэдэхгүй гэхдээ тэр хүндээ бол баярлалаа гэж хэлээ. Одоо зураг авч одоо өнөөдөр ч гэсэн зураг аваа явж байгаа л гэж бас найдаад байна. Гайхалтай. За хоёулынхаа өвлжөөгөө сонсох уу? За өвлжөө сонс. Өвлжөө яагаад англи болон монгол вершнтэй гарсан? Би анх англи вершн бичсэн. Тийм. Banquet гэдэг. Тэгээд би яаж хийж байгаа заавал нэг монгол дуу оруулмаар ингээд. Тэгээд аль нэг дуугаа монгол руу орчуулмаар ингээд. Орчуулаг гэлтэй монгол үгтэй болмоор ингээд. Тэгээд Banquet гоё болсон. Banquet-ийг юу болгоё гэдэг монгол үгтэй болгоё гэдэг. Тэгээд нилээн хичээж агаад хит хоног сэзүүлгаач гадуур юм ялгаж агаад өвлжөөг үгийг бичсэн байт юм байна. Тэгээ миний анхны монголоор бичсэн үг, дууны үг. Тийм. Тэгээд ихтэй шуншуулаад бас баазаа гэд манай найз байгаа. Тэгээд найздаа ч шуншуул энэ яаж энэ юу гэж бодож ийн гэдэг. Тэгэл нөгөө зүйл чи болохгүй байх болж ийн болохгүй л гэж байгаа. Оронд нь юу бичих үгс чи мэдгүй өөрөө бичихгүй. Тэгэл за зэгээл тэгэл өвлөд үг тийвчсэн. Втор феминизмын цомгийг сонсогоо сонсож байгаа. Тэгээд та бүхэн сонсогоос энэхүү гайхалтай цомгийг сонсох боломжтой. Сонсож subscription төлөөд хэрвээ манай феминизмын цомгийг манай ч юу ах вэ? Манай магнат яах вэ? Феминизмын цомгийг subscription төлөөд сонсвол тухайн артист тодорхой фин очдог байгаа шүү. Тэгэхээр та хэд маань хайртай дуртай артистаа сонсох боломжтой. Дэмжмээр байвал. Тэгээд дэмжмээр байвал сонсоогоос subscription төлөөд сонсох боломжтой байна. Гоё тэ. Гоё шүү дээ. Уулнама март гэж хэлээ.
ажимээр алхлаа. Таван сарын турш би байхгүй. Оонас бож ирэхгүй. Тагт бөмбөрнүүдээ амар гоё яах юм аа. Зарим нь би өөрөө өрсөн, зарим нь бол ер нь ихэнх нь бол тэгэл өвти болон өөжгийн ах суулж амуу сууж байгаа л тэгэл гинэстэр нь ингээд өчийгээл тэгэл яаж байгаа. Тэгээд юун дээр бол энэ дээр бол одоо шинэ би өөрөө ингээд өрсөн байсан. Хөгжөө энэ бол демо гэж би нэлээд хөгжүүлсэн. Энд айгу олон хэсэгтэй айгу өрнөлтөд дуулаа. Яг өөрөө л ингээд юу хийж байгаагаа сайн оруулж өгөхгүй. Бас ер нь продюсер ажил гэдэг чинь студид ороод дуугаа ямарсан бичсэн байх хэвээр дуу бүрэн гүйцэд байх хэвээр тэгэхгүй бол яг ороод тэгээд продюсер асууж за одоо юу болох вэ? Одоо яах юм гэж асуухгүй. Одоо яах юм гэж асуугаад өөрөө яг ингэнэ гэж хариулж байгаа. Тэгээд зарим үед энэ дээр юу болох юм гэхгүй нэг ийм хүн юм биш ингээд тэгээд энэ дэмог бол нэлээд хүлцэн юм. Жигэн дэмог. Тэгээд перкашнуудаа бас ер нь амар яахан те чухал авч үзэх юм те. Тийм бөмбөр бол айгу минут айгу чухал дэмсэг. Зүгээр л тийм хэмнэлээ хадгалж байгаа хэмнэл өгж байгаа зүйлээс ер нь бол явсаар буцаал ингээ боксерлог бол National бөмбөрч Brian Devendorf Brian гэр тэгээд бөмбөрөө бол яаж National бөмбөртэй болох вэ? Буцаал нэг асуудал. Тэгээ яг энэ хамгийн ингээд юу вэ санах юм бол бөмбөрийн санах юм бол тэгэхээр яг зөвхөн найруулах хань Та үнхээр хайртай юм. намайг бисээс бич байна. Бүх цаг юм шүү дээ тий. Бүх цаг үеийн шүү дээ. All time best тий. All time. Инстаграм ямар байр тоглож байгаа юм бэ? Төгсглийн хэсгийн Бейрут гэх хамт. Ер нь Юкатайдыг бодлоор болсон. Энэ төгсглийн хэсгийг бол Бейруттэй бодлоо юм дээр ингээс. Тэгээ Бейрут ч бас аюул тийм бүрээ ирдэг юм. Бразил гэдэг. Тэгээд Бейрут бол юм ингээд. Тэгээд тэр апны рекордсэн. Тэгээд миний одоо яг олон дууны ингээд яг олон инспирэшн авдаг артист болдог ингээд стоо ойлтой чи амар санд болсон тийм. Тэгээ энийг яжхад итгэхгүй энэ сауграа сонсох юм принц гэдэг. Тэгээ нэг чихад хол явсандаа хүчтэй чигээ. Өвдөдөө хоолнд явсандаа яасч. Энэ зооч бичсэн үг ихтэй гэл. Сүүлийн бүрээ гоё тий. Тийм, тэрийг сүүл энэ өвлжөөгийн бүрээг ба штэ. Өвлжөөгийн бүрээг хонгороо гэж залуу тоглосон байхгүй юу. Тэгээд би бол нэг демо хийхдээ зүгээр нөгөө логикийн нэг инээдтэй нэг миди бүрээ энэ төр байдаг шүү дээ. Тэргээр л өрцсөн байгаа. Тэр бол гэтээ зөвхөн референс болгоод
Тэгээд яг студиороо бичвэрээр ч юм бол мэдээж жинхэнэ хөгжимч тавчраа жинхэнэ хөгжмийн дэмжлэгүүд бичиж штэ тий. Тэгээд аудит одоо турбача хаанаас болох уу гэдэг. Тэгэл надад таньдаг хүн байгаа гэж асууж байгаа л тэгэл хонгороо орж ирдэ. Тэгэд би анх хонгороо танилцчихсан. Тэгэл энэ дээр бол өвлжөөгийн бүрэг хонгороо тоглолцоо. Тэгэл менеж юм бол jazz хөгжимч. Тэгээ явсараад хэдэн жилийн дараа 3 жилийн дараа битэр юг Faka Jazz Club-ыг цогнсон байхгүй. Тэгээд Faka-ийн нэс хамт нээсэн хонгороо бол миний бизнес партнер. Тэгээд Faka-ыг цогнсон найз минь байгаамаа. Тийм. Түүх явж штэ. Түүх. Тийм. Тэгээд би бас гэхдээ дахиад нэг хүнийг дурдмаар байна. Famous Man-ыг бүтээхэд нэмэр болсон ч гэж ер нь бол байгаагүй байсан баг байхгүй. Номи гэдэг номон зул Номи энэ цамын продюсер гэж явдаг. Тэгээд Номитой бол яг нь яаж танилцлаа би санах аюу их мартсан. Гэтэ яаж танилцсан санахгүй. Гэтэ Номи бол миний хөгжмийн продюсер. Миний демод би сонсчоод би чиний доонод чинь бол продюс хиймээр байна. Би чиний доонод чинь бол яг чигнээс цамаг болгож гармаар байна. Тэгээд намайг бол анх ингэ тоож исэн, дэмжиж исэн хүн байгаа. Тэгээд тухайд чинь бол би 24 мөрөхдөө тэгээд дуу бичиж үзээгөө, дуу бичүүлж үзээгөө тэгээд жиж мэдэхгүй байгаа штэ. Тэгээд хүн амтны ерөөс танихгүй. Тэгээд яж хад Номи бол ингээл хүмүүстэй танилцуулаад бас миний өмнөөс ингэж гүгэл те. Тэгээд энэ бол Famous Man-ыг бүтээхэд бол анх нэг итгэжсэн хүн байна. Номи. Тэгээд Номи. You're the man гэдэг. Энэс Famous Man бол яг зөвхөн миний цамаг бол биш. Бас Номигийн цамаг биш шүү. Ер нь маш олон оролцсон баг те. Тийм, тэглүү яг хуу би л хамаг credit аваад байдаг болохоос айгаа олон хүн нэг тэгээд бол гар бие оролцсон байдаг маа. Манай Famous Man-ийн энэ жил 10 жилээ болж байгаа. Тэгээд маш гайхалтай цамаг. Хинээсээ дуустал хүртэл ямар ч skip байхгүй. Тэгээд та хэд маань бүх цамаагаар нь сонсоорой. Бид гурав бол бид гурав гинэ. Famous Man бид гурав. Бид гурав сайхан сонслоо. Тэгээд та хэд маань үлдсэн дунд бүгдийг сонсоорой. Тэгээд сонсоогоос та хэд маань Magnolian-ыг сонсоорой. Тэгээд маш сайхан үйл ахтайгаа ингээд альбомын талаар ярих. Тэгээд манай хамтарч байгуулгаар манай Нарбар маань ажиллаж байгаа. Нарбар маш гоё газар Монголын цоор ганц live music house. Нарбарт үнэхээр баярлалаа. Тэгээд Playtime-ын даас үнэхээр баярлалаа. За ингээд хоёулаа Famous Man-ыг сонсоод дуусчлаа. Харин одоо хоёулаа дараа нь National хамтлагийн хэдэн оны альбом гэлээ? 2007 оны Boxer альбомыг сонсноо. Тэгээд маш шийдэж. Танихыг оруулаарай. Мань шийдэж дэрэг. Та ямар 3 дууг сонгосон хаа? Нэрээ тийш тэ би ямар 3 дуу сонгодсон бэлээ гэд бас бодсон. Ямар ч гэсэн юуг ихний дуу Fake Empire-ыг сонгоё. Тэгчээд Fake Empire болон Slow Show тэгээд Apartment Story энэ гурвал сонгоё даа. Яа. Окей. Яа. Энэ 3 дуу Fake Empire бол ихний дуу. Тэгээд тийм Slow Show тэгээд Apartment Story гэдэг хоёр дуу багтсан байна. За тэгвэл ихнийг дуугаас сонсож сайхан Fake Empire-ыг сонсгоо. Тэгээ. За энийг сонсох юм бол нь штэ. Миний хөгжмөнтэй би одоо хөгжмөө хаанаас сулгаалдаг те. Тэрийг нь бол шууд сонсож чинь. Сонсож чинь юм. Дуулт нь хөлтэй. Энэ Mad Burning гэдэг хамтлагийн дууч нь бол юм тийм жоохон баритоноор дуулдаг. Тэгээ би ч яг өөрөө дуулах болохоор яаж миний онцлог юу юм бол миний хоолойны онцлог юу юм бол би яаж ингэж өөрийнхөө дуу хоолойг олох уу гэдэг. Тэгээд мань үнэхээр байж ингэж жоохон баритон
алгадуулдаг. We're half awake. Тэгэхээр ер нь нэлээ хэцүүлж яад юм шүү дээ. Тэгээд юуг бол Tiptoe through энэ дооны бүгд ч гэсэн амар гоё. Зүгээр л ингээд шүлгийг нэг уушгаар яг шүлэг уншиж байгаа юм шиг. Тэгээд энэ дуу чинь ингээд body rhythm гэж байгаа байхгүй юу? Аха. bluebirds on our shoulders. We're half awake in a fake empire. We're Body half rhythmтэй awake энэ бас нот нь 3-4-оор орж байгаа. Дээдлийн нотууд нь 4-4. Тэ? 1 2 3 1 2 3 1 2 3 энэ 1 2 3 4 1 2 3 4 тэгээ body rhythm амар гоё зөгцөөд тэгээд би айгүй олон доонууд дээр body rhythm хэрэглэдэг. Walk the Fire гэсэн сая шинээр гарсан дуу чинь бас body rhythm. Энэ 3-аар хэмжээ, энэ 4-аар хэмжээ. Гэтэ бол би нэг body rhythmтэй чи гэж зүйлтэй зүгээр танаас авсан байдаг. Энэ нь бүр ингээд миний ингээд дэнк хийсэн байгаа. Тэгээд би энэ тог анх удаа сонсчод би нэг сонсч 10 2007 онд гэсэн байна. Би тэгэхэд 16 настай байсан. Тэгээд 17 настай анх нэг болж ирсэн. Тэгээд нэг шоу хийсэн байхгүй нэг чак гэдэг тийм шоу байдаг гэсэн. Тэгээд тэрийг үзчихсэн чинь яг энэ дуу явдаг байна. Тэгээд яг энэ стримээр бөмбөр нарт хийж байгаа юм. Тэгээд тэрийг сонсчоод воо юу вэ гэдэг шат ондоо тий. Ингээд өмнө сонсож байгаагүй шат ондоо дуу ингээд. Тэгээд олж сонсоод тэдэс нэг юм төсөлийн ёо тийм байгаа зэрэг нэг божимж гоё brass болж байгаа. Таны стайл. Миний стайл чи бидний стайл. Яа, энэ л миний яг анхны яг national дурлажсэн дуу. Тэгээд бөмбөр нарж иж байгаа сонстой. Энэ бол бүр ингээд өөр хамтлагч ерөөсөө сонсогддог бөмбөр байхгүй юу те? Бөмбөрийнх нь юу хөгн үү? Тийм, бөмбөрийнх нь өнгө хөг тэгээд нэг тоглож байгаа байдал нь. Тэгээд чи 3 4-ийн poly rhythm гэж ингээд тоглоход айгу эвгүй ийм хэмнэл штэ те. Тэгсэн мөртлөө айгу гоё ингээд юуг нь алдсан. Тэгээд нэг амар тийм юу байхгүй. Бөмбөр нь бол нэг амар тийм чанга бол биш. Тэгээд амар тийм цаман оруулсан гэсэн тийм бөмбөр бол биш. Тэгээд айгу тийм хийх юм хийгээл те. Тэг яг хийх юм хийгээл тэгээд тэр нь бол амар сонирхолтой. Тэгээд айгу тийм зэгцтэй. Тэгээд айгу тийм deliberate яг өөрөө яг ингээд зориуд хийж байгаа те. Тийм зүгээр санаандгүйгээр ч юм уу ингээд хамгийн obvious юм биш. Яг энэ дунд яг гоё хамгийн яг энэ дунд л хамгийн гоё төгс зогцох бөмбөр нь юу вэ гэж бодоод ийсэн юм шиг. Тэгэл энэ дууны өрнөл мөнл тэгэл анхын дог сонсчоод тэр төгөлдөр хуурын ая дээрээс нь бөмбөр нь орж байгаа. Тэгээ дуучныхын тэр хоолоо бүх юм айгу тийм өрмөц онцгой санагдчихсан. Тэгээд л энийг анх сонсчоод энэ дууг анх сонсчоод цомгийн холоод тэгээ дууг сонссон чинь анх сонсныг таалагддаг юм аа. Таалагддаг гэж би яаж хүлээж авах мэдэхгүй. Яасан сони ингээд тэгээд ингээд огт өмнө харж байгаагүй юм аа ингээд шинээр харж байгаа юм шиг тий. Тэгээд яаж хүлээж авах мэдэхгүй. Тэгээд нэг сонсчоод за зэгээр хайцсан байсан. Тэгээд ягаад чи ингээд тэрийг сонсмоор санагдав. Тэгээд сонсоод бүтээр сонсоод тэгээд хийдэд сонсч ийж ойлгосон гэх юм уу. Тэгээд энэд бол нэг амар тийм catchy дуунууд юус хийдгүү. Дуурайд сонсох юм бол тийм шууд ингээд амд орохоор дуунууд л биш. Гэтэ ингээд сонсоод лахаар ингээд хоногчдаг. Тэгээд ер нь бол яг тийм цаг хугацаагаар бүр л гоё амттай болдог. Тийм дуунуудтай. Танд хэр үнцэнтэй? Таны яг тийм одоо хэцүү үед хамт байсан уу?
тийштэй ер нь бол тэгээд би бол багасаа яг хөгжмийг бол өглөө босоод сонсоод орой унтахтаа сонсоод тэгээд ерөөсөө ингэ чимээг орчин баг байд чадахгүй ч юм уу. Тэгэл байнга ингээл сонсч яадаг. Тэгэл энэ цамыг бол би баг хэдэн зуун удаа сонссон баха. Тэгээд пензар хэд ч удаа авч ирсэн. Ягаад гэвэл пензар авчаад тэгэл хүмүүстэй ярьж байгаа би тэгэл баг бэлэлцдэг. Ингээд сонсороо гэж бэлэлцдэг. Тэгэл одоо бас надад энийг пензар байхгүй гэж дараа харалттай явна. Яг энэ National House Boxer гэдэг альбом та зөндөө альбом сонсож байгаа шүү дээ. Яг ялгаж гарч ирж байгаа юм юу вэ? Яагаад? Яг одоо бодохоор яг миний ингээд тийм зөв цаг үед нь олсон юм шиг. Энд чинь нэг яг тийнейжер байх үедээ эсвэл нэг юм 16, 17, 18 тэгээд нэг early 20s ч юм уу тэмж хариу үрж байгаа тэр цаг үе хүнийг ингээд хүн болохт нь айгүй яг тийм чухал цаг үе гэх юм уу те. Тэгээд яг миний тийм яг хөгжмийн вкус гэх юм уу тэр мэдрэмжийн maturity-д нэг нөлөөсөн. Яг тэр цаг үед нь тэгээд яг тэр үед чинь бол хөгжим бас айгүй сониуч ядсан юм шүү дээ. Тэгээд яг өөрийгөө хайж байгаа ер нь хийм бол доо гэл би юу сонирхт юм бол доо гэл тэр үеийг яг тэр үедээ ингээд олсон. Тэгээд тэр үедээ тэр насандаа энэ самыг олчоод ер нь бол би иймэрхүү хүн юм байна. Би энэ юм байна гэд тэгээд бас яг өөрийгөө ингээд тодорхойлоход маш том хүчин зүйл болсон гэх юм. Энэ самыг энэ хамтлаг. Тийм. Тэгэхээр яг тэр нас бол айгу хүний тийм сэтгэл ч юм уу, аюунд ч юм уу айгу бидэнд хэмжин бол яг л амар нээлттэй байдаг. Юм хүлээж авах тий. Тэгэхээр яг тэр цаг үед тэр насандаа ял болсон зам. Яа. Тэгээд тэгээд би бас ийм ном аваад ирсэн. Энэ самгийг бүтээсэн тухай түүх гээд. Тэгээд угаасаа ийм юу байд юм бэлээ 33.3 гээд. Жугаас нэг пенсны эргэлтээ юу штэ тий. Тийм юу. Нэг RPM пенс чинь бол 33 минутанд 33.3 удаа иргэдэг. Тийм юм таахгүй. Тийм. Тэгээд энэ номны series гэдэг юм бэлээ. Цоврал юм ном байдаг. Тэгээ 33.3 гээд. Ryan Pinklin гэдэг нь юу? Ryan Pinklin бол яг энэ цамгийг ингэж бичсэн. Энэ яг энэ номыг бичсэн хүн нөхгүй. Юу хамтын гишүүн? Хамтын гишүүн биш. Ryan бол мэдгүй яг юу хийдэг юм. Үгүй илүү тийм сэтгүүлч ч юм уу, эсвэл тийм дизайнер ч юм уу тийм хүн байгаа хаа. Тэгээд яг би бас надтай адилхан энэ цамгт хайртай хүн. Тэгээд би энэ цамгийн тухай ингээд ном бичмээр байна гэдэг. Тэгээд энэ цувралын нэг ном болгоо. Тэгээд энэ цувралт нь бол бас л ийм хамтлагуудын цамгуудыг онцолж түүхийн гэж бичсэн түүхийн нэг агуулсан тийм цуврал ном. Тэгээд би бол яг фэн хүний хувьд бол энийг уншаал цаагуур нь одоо яаж бичсэн бол яаж бүтсэн бол юу тохиож исэн бол гээл надад айгу сонирхолтой байгаа хгүй. Би тэгээд тэрийг эренгүүтлээ шууд тэр өдөр нь суугаал бүгдийг уншаад дууссан. Тэгээд энэ бол одоо шинэ ингээл үгээ хэд биччихсэн тий. Тэр матэ ингээл юу нэг аахгүй тий. Дэвтрийнх нь зураг байгаа аахгүй тий. Тэгээд тэр миний ингээд шим сонсдог дуунуудын үг нь яаж бүтсэн байна. Өөр ямар байж болох байсан бол гээл тэгэл тэрийг ингээд бүгдийг гоё энэ ингээд яатсан байлээ. Харуулсан байдаг. Яа тэгэхээр тийм одоо энийг ингээд нугалсан байна. Юу бодож яасан юм бол anyway гэтээ яа Инглэнд. Стройл. Яа. За ойлаа дараа нь одоо ямар дуу сонслоо. За дараа нь хоёлоо Slow Show гэдэг дууг сонсъё. Тэгээ чи ойлоо Fake Empire гэдэг дуу. Fake Empire тийм Fake Empire-ыг талаар ярил л та. Fake Empire танд одоо ямар санагдав? Юу шиг санагдав? Ямар сөүлүүлт юм? Fake Empire бол миний хувьд бол төгс дуу. Айгуу олон төгс дуунууд байгаа. Тэгээ энэ бол тэр айгуу олон төгс дуунуудын нэг. Тэгээд энэ дууг сонсохоор авдаг мэдрэмж нь бол
Энэ бол ер нь айгүй тийм urban цамаг байхгүй. Urban гэдэг яг тийм хотын цамаг. Яг хотод амьдарч байгаа хүнд бол тэр мэдрэмж нь тэр дүрслүүд нь бол яг айгүй ойр тусгаар цамаг. Тэгээд 17 та 18 та 19 та гэхэр чинь би яг 10 жилдээс нь тэгээд бас их сургуультай сурчсан үе. Тэгэл юм хотод амьдарч байгаа шүү дээ. Тэгэл залуу юм чинь тэгэл хотоор айгүй их алхам. Тэгэл бас орой шөнөөр ч гэсэн айгүй алхдаг. Тэгэл яг нэг тийм шүн дунд ингээ хотоор алхдаг мэдрэмж байдаг шүү дээ. Айгүй олон хүмүүстэй ингээ зөвлөлтөн тэр шөнийн хотын гудамжийн гэрэл машинууд тэгэл нэг тийм хотын ганцаардал ч юм уу те. Тэгээд дээрэс нь бас нэг юм хүн насан туршид тийм adult болсон тэр үеийн ингээд anxiety ч юм уу тэр үеийн нэг тийм юу юм бэ? Дарамт байдаг шүү. Тийм дарамт ч юм уу тэрийг айгүй агуулсан. Тэгээд хатаа бич бол 19 10 20 таа ээж тэгээд тийм дуунаас сонсоо авчихдээ. Гэтэ ер нь бол тийм тийм мэдрэмж өгдөг. Цамг нь тэр чигээрээ тийм. Тэгээд тэг цамгийнхын өгнүүдийн сонсох юм бол би найзуудаасаа хүндирж гин гэх юм уу те. Тэгэл миний хийж байгаа энэ офисын ажил айгүй навшин байна. Би энэсээ цутгах юмсан ч юм уу те. Мэдээж тийм амар юм шулуухан хэлэхгүй л дээ. Гэтэл нэг тэр өгж байгаа мэдрэмж нь л тийм. Ерөөсөө тийм cynical бол биш. Тэгээ fake empire гэдэг дуу нь бол яг цамгийн ихний дуу. Тэгээ яг тэр юуг нь мэдрэмжийг нь айгүй гоё бэлдэж өгдөг. Тэгээ энэ дуу сонсохоор яг л нэг юм оройн цагаар гараад гудамжаар алхаад хүмүүст уулзах байгаа мөг мэдхгүй. Гэтэ ямар ч нэг юм шүнжин ингээд яадаг гадуур явдаг нэг тийм оройнод байдаг шүү дээ. Яг л нэг team story, team мэдрэмж өгдөг дуу юм шиг. Тэгээд эхлээл айгүй гоё 50 хэлж байгаа сүүлрүүгээ амар бужигнал. Тэр нь бол яг тийм хотын айгүй их олон дуу чимээ гэдэг тийм хотын chaos байдаг шүү дээ. Тэрийг ингээд мэдрүүлж байгаа юм шиг харуулж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй дуу. Хоёул ахаа дараагийн дуу юу гэлээ? Slow show. Дуу. Тэгээд тэрийг та сонсоо. Slow show. Дөрөвдөрөд хаа. Standing at the punch table, swallowing punch. Can't pay attention to the sound of anyone. A little more stupid, a little more scared. Every minute, more of the day. Made a mistake in my life today. Everything I love is lost in control. So I wanna start over, wanna be winning. Way I sit from the beginning. I wanna hurry home to you. Put on a slow down show for you. Pack you up so you can put a blue ribbon on my brain. God, I'm very, very fragile. I'll over to it. Looking for somewhere to stand instead. Lean on the wall leaned away. Can I get a minute and not be nervous? Not thinking of my day. My leg is wobbled, my leg is pinned. I better get my shit together, better gather my shit in. You can drive a call through my head in 5 minutes. One side to the other. I wanna hurry home to you. Put on a slow down show for you. Crack you up so you can put a blue ribbon on my brain. God, I'm very, very frightened. I love
You know I dreamed about you. I missed you for 29 years. Damn. Тийш дээ. Яа. Ойдоо. Амар гоё дуу шүү дээ. Яа ингээд төсөөлүүд машин ингээд унаал машинтай явж байгаа юм шиг төсөөлөдөл. Орой олцтой. Нэг ингээд нэг амар төгсрөл төвч гэсэн ингээд нэг жоохон гэрлэн тохион дэр ингээд зогсож мохсцсан. Яа, энэ дуу ч гэсэн бас яг би өөрийнхөө дуунуудыг бичиж яхад ч гэсэн аюух нөлөөсөн. Аянч тэр Ёо. сөлийн энэ минь ч бараг л энэ миний хийгдчихсэн. Би нэг бас бодож байсан баг. Тэгээд энэ бадгын ингэж минороор явж байгаа. Тэгээд бахил руу гарахтаа яг юунд бадгын минороор явж байгаа. Тэгээд бахил руу гарахтаа мажорд орж байгаа. Тэр ч гэсэн бас өвлжөөж гэсэн. Тэгээд тэр мэдрэмж ч гэсэн ер нь бол ойролцоо юм. Яа. Амар гоё дуу шүү дээ. Фикт энэ амплиг амар тийм нэг жоохон Интерпол маягийн гэж бодсон байхгүй юу? Интерпол National хоёрыг аюу харьцуулдаг байсан. Энэ чинь бас яг ийм ижил цаг үед ингээд харин тийм яг тийм юу хүчээ авч ирсэн байхгүй юу? 2006-7 оны үед. Тэр Интерполын нөгөө ямар red light юу лээ нэг юм улаан хэстэй байдсан шүү дээ. Тэд нар ч гэсэн айгу яг тухайн үед нь гарч ирсэн. Тэгээд Интерпол National хоёрыг бас аюу харьцуулдаг байсан юм. Тийм Интерполоос Интерполод нэг тариад гэх юм. Тийм ер нь. Яа. Тийм. Надад бол амар бодсноос бол хамаагүй гоё гээхийг тийм ингээд юм бодуулсан гэх юм. Тиймэрхүү амар гоё. За үл дараагийн дуу. За дараагийн дуу сүүлийн дуу. Сүүлийн дуу Apartment Story гэсэн тий. Мэдгүй. Тий Apartment Story. Энэ нэг slow burn-ий slow show-ын дараагийн дуу. Энэ бол энэ самт орсон илүү цоглог дуунуудын нэг. За. Энэ баг Интерпол шиг шүү дээ. Тий яг нэрээ тийм шүү. Тийм дуулт муулт. Let me carry my drink of everything else. I can calm my style all by myself. I'm getting tired. I'm forgetting why. Oh, we're so desponding, darling. Everything we did believe is diving off the balcony. Tired and wired and going too easy. Sleep in our clothes and wait for winter to leave.
ourselves together with our arms around the stereo for our Бейсний гоё тий. Бейсний гоё тий. bass нэг. Фазтай. Яа тийм байгаа зү. Бийг ин distortion touch гэсэн. Амар тийм биш. Яг ингэ ямар их хийх юм бэ? Tired and wired, you're too easy. Sleep in our clothes and wait for winter to leave. And I'll be with you behind the couch when I come of a different day, just like this one. We'll stay inside till somebody finds us. Do whatever the TV tells us. Stay inside our rosy-minded fuzz. For days we'll stay inside until somebody finds us. Do whatever the TV tells us. Stay inside our rosy-minded fuzz. So hurry now. All things are well, we'll be alright. We have our loves and perfume. Stay inside till somebody finds us. Do whatever the TV tells us. Stay inside our rosy-minded fuzz. So worry now. All things are well. We'll be alright. We have our loves and perfume. Йоо, ямар гоё юм бэ? Амар гоё амтлаг биш гэхдээ. Яа, тэгээ үгийг сонсох юм болно шүү дээ тий. Ер нь үг нь айгүй төстэй юмудаас их явж байгаа зү. Жишээ нь Stay inside till somebody finds us гэж байгаа шүү дээ. Stay inside our rosy-minded fuzz. Тий, тэгэл телевиз юу хэлнэ бид нар тэрийг л хийе гэж. Тэгэл you know, ер нь үгийг харахаар чи ингээд тийм айгу ахгүй юмуд чи айгу ихтэй юм шиг те. Тэгэл айгу жирийн юм ихтэй те. Бид нар тэгээд энэ дууг нь харахаар ингээд партинд явах ч юм уу, хүлээ авахлан явах ч юм уу, нэг хоримж явах ч юм уу те. Энэ явах нэг барьж та би өөрөө зангаага зангаад яачих юм те. Тиймэрхүү айгу ихтэй. Яг өөрөө загигаа гэдэг нь амар ганцаартай байгааг нь хэлж мэдээж байгаа шиг тийм шүү. Тий, гэхдээ ингээд яг л нэг юм хос ч юм уу ингээд юм явах байхгүй тий. Can you carry my drink, have everything else? Тэгээд харахад чинь миний тоонод яхаар Pour on the TV screen гэдэг айгуу телевиз мэлж яасан. For a glass of red champagne. Pour a glass of white champagne with the famous man дээр тийм явчихсан тийм. Тэгээ өөр чин энэ дээр тэгж явдаг үлээ. On etiquette дээр say you'll stay home and feed the cat, never let go of the TV set. Тэгээд би гэрээсээ гарахгүй муурал гэжээ. Тэгээд зургатнаас ерөөсөө хацахгүй гэсэн тийм. Информашн авснаар харагдчихэв. Тэгээд энэ ч гэсэн одоо бид нэр хоёулаа ерөөсөө гэрээсээ гарахгүй гэртeel байжийг зургатаа үзээд зургт нь юу гэж хэлж дээ тэрийг хийе гэл те. Тиймэрхүү яг уг нь л айгу inspiration авсан нь харагдаж байгаа. Яа. Яа, амар гоё альбом байна хаа. Баярлалаа би сонсороо. Тэр сонсороо зэ. Амар гоё дугаар л. The Famous Man өнөөдөр битээр Magnolia-ны Famous Man-ыг сонслоо. Энэ жил 10 жилийнх нь болж байгаа. 10 жил болж байгаа. Тэгээд бас 10 жил тохиогоод пенза шинээр хийвлэж байгаа. Тийм. Пенз шинээр хийвлэж байгаа. Famous Man-аас гадна гэдэг Slow Burn тэгээд Supermarket Daydreams гэсэн шинээр хийвлэж байгаа шүү. Тэгээд одоогоос шинэ сам гарч байгаа юм шиг. Шинэ самгууч гэсэн хийвлэж байгаа. Гэтэ
хүмүүс айгу асуудаг famous man тэгээд slow burn цамгаараа пензар байгаа юу гэд. Тэгээд тэгэл дээрээс дахиад хөвлөнийг л айгу олон хүмүүст амлсан. Тэгэхээр амлалснаа биелүүлээд famous man-ыг болон slow burn-ыг гэсэн пензар хийлгэж байгаа. Одоо л урьдчилан хайлга аваад эхэлсэн байна. Тийм. Nice. Яа 6 сарын дундуур л ирэх байхаа л гэж найдаж штэ. Тийм. Тэгээд бид хоёр famous man-ыг сонссон. Түүний дараа Дүлгүүний ахын хамгийн хайртай альбом болох The National хамтлагийн Boxer юм хайртай цомгийг сонслоо. Амар гоё байлаа. Харин надад ч гэсэн чамтай ярих айгу гоё. Тийм. Та гитараа тоглож байгаа бол би чи ингээл дуурай уурал маш сайхан байлаа. Тэгээд манай Sound Check-ийн ерөнхий спонсороор сонсон юм ажиллаж байгаа. Тэгээд сонсоогоос та нар маань Magnolia ахыг маань сонсоорой. Тэгээд нэрээ сонсъё та нэг subscription-ы төлөөд ороод ямар нэг артист сонсвол тухайн артист нөгөө фи очиж байгаа. Тэгээд таад маань хайртай артиста дэмжмэр санагдвал сонсоогоос дэмжээрэй. Тэгээд манайхаас энэ жил Playtime дээр тоглож байгаа. Playtime эхний өдөр 4-р өдөр 7 сарын 2-нд 4-р өдөр тоглох. Хэдэн цагаас гэдэг одох нь мэдгүй. Тэгээд Playtime дээр гэсэн тоглох. Нэрээ манайх ч нэг тайц нэг өдөр нэг тайц шүү дээ. Маа Blind Fall Magnolia 2 нэг өдөр нэг тайц байгаа. Цагаа бол арай мэддэг байгаа таа. Цагаа мэддэг байгаа. Тийм. Гэтэ тийм нэг өдөр нэг тайзнаар гарнаа. Тийм. Маш гайхалтай цомог байлаа. 200 хоёулын дүүд нь үнэхээр сайхан байлаа. Пантиарсан үнэхээр сайхан байлаа. Тэгээд манай хамтрагч Narbar Live Music Bar баярлаа. Сонсогдоо баярлаа. Playtime доо баярлаа. Тэгээд энэ дугаараа дуусгая. Бүгд нь хайртай шүү. Баярлаа.